За сайн байна уу эмчээ? Сайн байна уу? Та голдоо суугаад саналаа тэгшлээд өөртөө тухтаа суугаараа хөвчөө зүгээд микрофон өөртөө баг зэрэг ортуулаарай. За тэгээ манай намнаа ч бас нөгөө юу байх гэдэг тий хараагаа тэлүүлэхэд байгаа хичээд байгаа тий. Тэгэхээр бас олон та ингээд багсгаа зүвчээр юм чи. Багсах. Яг үнэ. За болж байна. Зя. Сайн байна уу та? Сайн байцгаана. Өглөөний мэндийг хүргэе. За өглөө гэрхийн эхлүүлж гин. За танах руу ирэхэл яраачлаа. Бас чирлээ. За өөрийгөө та танилцуулаад гурлаа ярианд оръё. За намайг Гэрэл гэдэг нүдний 2004 оноос хойш нүдний эмчээр ажиллаж байгаа. Тэр тусмаа хараа зүүн чиглэлээр дагна ажилладаг. За тэгээд манай үзэгчид маань бас нэг харааны асуудалтай тийм ямар нэгэн асуудал гараад ах юм бол та бүхэн маань бас гэрэл эмчээс бас асуух боломжтой. За тэгээд хэдүүлээ шууд яриага хараа тэлүүлэхээс эхлэе. Ер нь бол ингээд хүмүүс бол мэдэндээ тийм нэг ингээд дөрүлжин цагаан дотор дэшээ доошоо баруун тишээ гээл тэгэл за дээр нь ингээд нэг юм аппаратан дээр суугаал тийм нэг юм байшин харуулаад за яг нэг ийм л дүр зураг бууж байгаа ах тийм тэгэхээр хараагаа шалгуулах нь ингээд ер нь яаж шалгуулах ёстой байдیں۔ Бас давтамжийн хувьд тийм хугацааны хувьд хэдийн хугацаанд дахин одоо шалгуулах ёстой тэрэн зүг байдیں۔ Болоо. За нүд гэдэг маань өөрөө ингээд маш нарийн нандин бүтцтэй маш чухал хэрэгтэй. Бид ялангуяа орчны хүрээлэн байгаа орчны мэдээллийн 70-80% нь зөвхөн нүд буюу харах үйл ажиллагааныхаа хэрэгтний тусламжтай авч байдаг тийм ээ. Тэгэхээр ялангуяа өсөж хөгжиж байгаа бага насны хүүхдүүдийн хувьд хараан сайн байх нь тухайн хүүхдийн сурлага, сурах чадвар, биеийн өсөлт хөгжилд спортод амжилт гаргах, сэтгэл зүйн байдалд хүртэл маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр хинт хаандаж хаана очиж хараагаа шалгуулах вэ гэдэг нь аюул чухал. За дэлхийн түвшинд бол ерөөсөө харааг хэн шалгах вэ гэхээр оптометрист буюу одоо хараа зүйч гэж монголчууд орчуулад байгаа. Ортофтист гэд бас л хараа зүйч гэхдээ илүү нөө хүүхдийн хараа зүй тэр тусмаа хялрын мэс заслын бус арга гэсэн чиглэлээр илүү дагнж ажилтдаг мэрэгчлэн. За 3 дугаарт нь офтальмологист буюу нүдний эмч гэсэн ийм 3 мэрэгчлэн хүний нүдийг үзэж одоо оншийг тогтоож эмчилгээг зөвлөх ийм эрхтэй хүмүүс байдаг. Тэгэхээр оптометрист, ортофтист гэсэн мэрэгчлэтнүүд бол 5-аас дээш жил их сургуульд сураад бакалавр мэргэжлэр төгсөөд за тэгээ хүний биеийн эрхтний бүхэл зохицоор нь судалж анатоми физиологийн судалсан ийм хүмүүс байдаг. Тэгэхээр нүд маань бол одоо хараа мууайлаа гэхэд зөвхөн нүдний одоо хугарлын гажиг буюу шилний асуудал байна уу? Эсвэл нүдний одоо өөр болор цайрах, нүдний даралт ихсэх өөр бусад өвчнүүд байна уу? Одоо маш олон шалтгаанаар хараа муу гэж болно. Тэгэхээр яг тэр аль шалтгаан вэ гэдгийг мэдхийн тулд заавал эдгээр мэрэгчлэтнүүд л зөв онцлон гэсэн үг. За түүнээс гадна ерөнхий биеийн одоо бусад өвчнүүд тухайлбал чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, бамбай булчирхай эмгэг гэдэг ер нь нэлээд олон төрлийн бусад өвчнөний улмаас нүдний хараанд өөрчлөлт гардаг учраас ерөнхийдөө биеийн бүтэц үйл ажиллагаа хантуун бүгдийг нь наривчлан судалсан юм мэрэгжлийн хүмүүст хандаж хараа ажиллуулах нь чухал. Мэрэгжлийн хүмүүс гэдэг айгүй чухал ойлголт байна. 3 хүн нэгт нь хараа зүйч. Хоёрт нь болохоор ортофтист гэдэг яг хүүхдийн хараа зүйч буюу одоо хялрын мэрэгчлэл. Хялрын мэрэгчлэлтэн нөгөөт нь нүдний эмч. Ийм 3 хүн. Тэгэхээр бид одоо ингээл дэлгүүрийн үүдэнд ч гэдэг юм уу тий янз бүрийн үйлчлэгээний газруудын шил зарж байгаа, нарны шил, харааны шил зарж байгаа газруудад хараагаа шалгуулад идэх зөв юм болов юм чи. Ер нь офт буюу хараа зүүн чиглэл бол ялцчгүй бас юм бизнес тал руугаа тийм ч учраас одоо ингээд дэлгүүрийн тэмдгүү ингээд байж идэг. Тэнд байж болно ягаад гэвэл энд чинь нөгөө мэцэс хийгээд ч юм уу тийм яг ариун нөхцөл байх шаардлагагүй. Гэхдээ тэнд гол нь хараа шалгажл байгаа бол яг дээрх 3 мэрэгчлэлт нь л хараа шалгах хэрэгтэй учраас яг тийм мэрэгжлийн анатоми физиологи мэддэг одоо ангаах төгссөн. Эсвэл одоо манай Монголын нөхцөлт бол нөгөө аль ч их сургууль дээр энэ түрүүний ярьсан хараа зүйч, оптометрист, ортофтист бэлтгэдэг ангиуд байдаггүй учраас Монголд бол ерөнхийдөө нүдний эмч нар л хараа шалгаж байна л да. Тэгэхээр мэрэгжлийн хүн ажилдаг байх нь чухал гэсэн. Тийм байна. Тэрийг бол бас асуух нь ч хэцүү. Тэгэхээр ер нь аль болох найдвартай гэж бодсон газар руугаа явах нь зөв юм байна тийм ээ. Одоо жишээ нь зүгээр бүр айгу бүдүүлэх жишээ бол хүн одоо жишээ нь мэс засал хэлэх гэж байгаа бол одоо та жишээ нь мухар алгаа мэс засалд орохор болчлаа гэхэд за энэ айгу мундаг уран
ойдолч эсгүрч юм чинь гоё их баах гэл мэдслээ хэлэхгүй шгэл хүнд ч хамаагүй очиж хараагааш болж болохгүй л гэсэн үг тий. Аха. Би бас таны саяны эхний хэлдэг санаатай бол 100% санал нийлж байна л да. Яг энэ хүүхдийн хараа гэдэг бол хүүхдийн тухайн хүүхдийн сурлага, спортын одоо юу гэдгийг бүхэл зүйлд айгүй нөлөөлдөг. Тэр тухайгаа би бас ярьдгийн. Намайг 3 дугаар анги, 4 дугаар ангид байхад миний хараа муудаж эхэлсэн байдгийн. Тэгээд би тухайн үед хараагаа муудаж ин ч гэж ойлгоогүй самбар дээрээс нь тоонуудаа буруу бичээд тэгээд мэдээж буруу бичсэн тоо ч буруу л хариу гарна штэ. Тэгээд би тухайн үед өөрийгөө би тоондоо айгүй муу юм байна гэж ойлгож ойлголтод хүрээд би математикта дургу болсон байд юм аа. Тэгээд яванда яг өөрийгөө хараа муудайгаа мэдээ тухайн үед хасагт 0.75 байсан. Тэгээл 1.5 болсон. Тэгээл дамжраад явсан л та. Тэгэхээр ер нь хүүхдүүдийн хараа муудаад байгаа гол шалтгаан бас юу байдаг вэ? Генетик бас байдаг байх. Нөгөө талдаа ер нь сүүлийн үеийн хүүхдүүдийн хараа муудаад байгаа шалтгаан юу байна? Хөвчлэн л нүдэншилтэй хүүхдүүд байгаа тах шиг харагдаж байна. Тий. Яг үндсэн шалтгаан генетик гэдэг яг зөв. Угаас зарим хүүхдүүд бас ингээл өдөржин л утас компьютер их хардаг, ойрын хэрэглээ өндөртөө мөртлөө харан гайг байгаад байдаг. Тэгэхээр ер нь аав ээжийнх нь хараа муу шил зүүдэг бол хүүхдүүдийнх нь шил хараа муудах магадлал өндөртэй. Тэр генээсээ хараа нь муудах магадлал өндөртэй гентэй хүүхд илүү их ачаал өгөөд ирэхээр хараа нь муудаад эхэлдэг. Тэгээ ялангуяа яг түрүүний 3 4 дугаар анги гэдэг чааг тийм цэцэрлэгийн насны хүүхдүүд төр очиж үзлэг гэхээр ихэнх нь гайгүй гардаг. Тэгэл яг нэг 10-аас дээш наснд хүүхд огцом өндөр болдог насан дээр хүүхд өндөр болоод өсөх хэрээр нүдний дагуу тэглэн сунаад бөөрийнхээ жижиг нүдний алимных нь хэмжээ бага зэрэг сунаад томордог. Тэгэхээр яг тэр нүд сунаад томорж явах процесс явагдчих үед буюу хүүхдийн өсөлтийн насан дээр ойрын харааны ачаал ихсээд ирэхээр ойрын харааны ачаал буюу хичээл маш их хийгээд за хичээл хийгээл даалгавраа хийгээл тэгснэ за амрыг гэхээр компьютер утаас үздэг. Тэгэхээр ингээд ойрын зайнаас хит удаан харах нь ерөөсө хараа модох үндсэн шалтгаан гэж үзэж байгаа. Тэгэхээр орчин үед бидний амьдралын юм маягтай холбоотойгоор бид одоо хүүхдүүд гадаа гарч тоглох нь ч бага ер нь л дотор орчинд л байх юм бол ойрын л зүйл харж байгаа байхгүй утас биш юм а гэхэд зураг зурдаг ч юм уу ном уншдаг ч юм уу. Тэгэхээр байнгын ойрын зүйл харах нь ерөөсөө хараа модох үндсэн шалтгаан. Бас би ингээл өөрийгөө одоо анзаарангууд би айгүй их юм хэвтэй байрлалаар ингэж телевиз үздэг байсан. За тэгэл хөдөө явахдаа ингээд машин дотор маш юм хөдөлгөөнтэй орчинд ном уншдаг байсан. Тэгээд нүдэндээ их ачаал тэдгээр зүйлс нүдэнд бас нэлээ юм ачаал өгөх үү? Тий яг зөв. Тэгээ ерөөсөө ядаж ингээд ойрын ном уншихтаа жишээ нь зөв суугаад харж байгаа ном дэвтэр нүд хоёрын хоорондоор хаяж 45 см-аас дээш буюу юмтай тохоо хоёрын зайтай байх хэрэгтэй гэж үздэг тий. Бид нарт уг ингээл зөв суу бүхтэйхгүй тонгоохгүй суу гэж зөвлөлөөдөг. Тэгэхээр энэ яг эрүүл ахуйн зарчмууд бий бидний мэддэг мөртлөө нөх баримталтгүй зарчмууд бол яалтчгүй хараа мотоход нөлөөлж байгаа. Хэвтэж унших, гэрэлтүүлэг муутай орчинд одоо хүүхдэд утас үзэхдээ жишээ нь хэвтэж харахууд үздэг бол бүр илүү муу гэсэн. Үзүүл ядаж тэгшгэнд зөв суугаад тэгээ гэрэлтүүлэгтэй орчинд үзнэ. За тэгэхээр эдгээр буруу хвшлүүд бол илүү хурдан муутахад нөлөөлнө. Би одоо нэг хараагаа юу яах гэдэг байхгүй юу? Тэглүүлэх гэж дод. Тэнгүүд нэг амар олон зүйл үүд юм шүү дээ хараа тэглүүлэх гэдэг чинь. Одоо нас айгуу чухал гэдэм байх. Тэнгүүд зарим хүмүүсээр нас чухал биш гээд. Тэгэхээр таны хувьд яг хараа тэглүүлэхэд ер нь яг хэдэн настай байвал тохиромжтой нас гэдэг юм бэ? За угаасаа дэлхийн дахинд хараа тэглэх буюу лазер хаалганы юг 18-аас 45 хүртэл хамгийн тохиромжтой нас гэж үзэж байгаа. Гэхдээ 18-ыг ч бас арай залуу байна гэж үздэг. Ягаад гэвэл хараа докторжих арай болоогүй байдаг. Түрүүн би нэг хальтурдад өнгөрсөн нөгөө хүүхд өсөх тусмаа хараа нөрчлөгдөд байдаг гэдэг. Тэгэхээр өсөл зогсоогүй. Тэгээд дээрэс нь ойрын харааны ачаал маш өндөр одоо 18-тай хүүхдгээр чинь хичээл маш их хийн. Тэгэхээр ойрын зүйл маш их хардаг бол өсөл зогсох хүртэл буюу дор хаяж 25-наас хүртэл хараа нэмж муудах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хэдий 18 хүрсэн ч гэсэн хараан докторж байгаагүй одоо ингээд жилд нэг үзүүлэхэд л хараа нэмж муудаад байгаа бол хийвэл дахиад шил зөвхөр болчих магадaltaй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ядаж 21 нас хүрсэн хараан докторжоод сүүлийн 1-ээс 2 жил ерөөсө хараа нь өөрчлөгдөхгүй нэг л хэвэндээ гарч байгаа гэсэн шалгуурууд байдаг. За тэгээ өөр дахиад нэлээд нарийн шинжилгээнүүд аваад жишээ нь эвэрлэгийн зузаан хамгийн чухал үзүүлэлт. Эвэрлэг нь төрөлхийн маш нэгэн эвэрлэгтэй хүмүүс байдаг. Тийм бол бас хийх хэцүү болно. Гэхдээ сүүлийн үед маш нэгэн эвэрлэгтэр дэ хүмүүст ч гэсэн тэглэх хагалгааг хийдэг шинэ гоё технологи зөндөө гарсан ба. За тэгээд түрүүн нөгөө нэг хараачлуулах давтамж гэж асуучсан шүү. Тэрэн дээр нөгөө хараагаа одоо
насанд хүрсэн буюу хараан докторчсон хүмүүс бол жилд нэг үзүүлэхэд болж байгаа. Хүүхэд бол дор хойж хамгийн багадаа 6 сар тутамдаа үзүүлэх хэрэгтэй. Жилд 2 удаа. Тэгэхдээ тухайн хүүхдийн нас тэгээд хугарлын гажгийн шалтгаан биш хэдэн номерын шил зүхээр гарч ийн гэдгээс хамаараа зарим хүүхдүүдэд бол тэгээ бас дээрээс нь шилээр ихэр сайн засарж байна. Зарим хүүхдүүд шил зүүхгүй авсаар агаад шилээ сайн хүлээж авах болоод нөгөө залхуунууд гэдэг юм үсцээдэг те lazy eye. Тэгэхээр тийм тохиолдолд жишээ нь илүү ойрхон үзэж шаардлагатай бол шилийн солих өөр тасгал эмчилгээ зааж өгөх гээд янз бүрийн аргууд хэрэглэх учраас тухайн эмчин тухайн хүүхдэд тохиромжтойгоор за 4 сарын дараа давтаа үзлэх шүү гэдэг ингээд тухайн хүндэд хугацааг нь өөр хэлдэг. Тэгээд энэ дээр нөгөө юуг нь ярьсан шалтгаан нь бас зарим хүмүүс нөгөө нэг хүүхдийн хан шилийн зүүлэхгүй за тэгж байгаа том болоод 18 хүрэхээр нь тэглүүлчихнэ гэд шил зүүлэхгүй болоод байдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ тухайн хүүхд нь шилээ зөөхгүй хэд удаан олон жил явснаас болоод lazy eye буюу сая дурдаад өнгөрсөн залхуунууд гэдэг юм уусчвал шилээ зүгээ тод харахаа болчихно. Одоо шилгүүгээр тэр хүн одоо нэг 20-30% ч юм уу их бүдэг хардаг байлаа гэхэд шилээ зүгээд нэг жохон тодроод 40-50% хардаг ч юм уу ингээ ерөөсө буцаж 100% харж чадахгүй хангалттай тод харж чадахгүй болоод бүдэг хардаг болоод тогтчих юм бол тэр тэгэлдэг хаалгаагаар ч гэсэн 100% хардаг болох боломжгүй болчих. Ер нь энэ нөгөө blurry тийм нэг юм бүрэлцүүр хараандаа тасна гэсэн үг үү тийм ч тий. Тэгээд нөгөө юугаар шил зүгээд ч тод дүрс одоо тэр дүрс нь хүлээж авах болчихно яг. Энэс айгуу чухал. Би яна бараг дүлээсээ ай болох гэсэн юм шүү. Сая ингээд нөгөө эхлээд ингээд явж ангуутлаа за ямар ч байсан ийм зүйлийг хийж болохгүй нэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар хараа муудсан тохиолдолд хүүхдийн хараа муудсан тохиолдолд яах ёстой юм бэ? Мэдээж хамгийн түрүүнд шил зүлэх нь зөв бах тийм ээ. Ер нь яах ёстой вэ? Тэгэхээр нөгөө яг өөрөө чи ярьсан жишээнэр чинь та өөрөө хараа муудсан байгаагч мэдэхгүй ингээ яваадсан гэсэн штэ самбар дээр хэм амуу хараад байгаа мөрчлөө хараа муудсан гэж хүүхд юус ойлгохдоггүй миний хараа муу ах шиг байна гэж ээж авдаа хэлдэггүй. Тийм учраас хүүхдийн харааг заавал урдчлаад 3 нас хүрсэн л бол 3 нас хүрэхээс өмнө хүүхдийн харааг заавал нүдний эмчэд авчиж үзүүлэх хэрэгтэй. Тэгхгүйгээр гаднаас нь хараад мэдэхгүй дээрэс нь нэг нүднийх нь хараа сайн нэг нь муу байвал жишээ нь мэдэхгүй анзаарахдаггүй яваад байдаг. Нөгөө сайн талаараа хараад за тэгэхээр хүүхдийн хараа 3 нас хүрэхээс өмнө заавал үзүүлэх нь байна. Тэгээд жилд нэг удаа хэрвээ хараа сайн гарч ирвэл жилд нэг удаа заавал үзүүлнэ. Ялангуяа одоо энэ орчин үеийн бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор юм нодон сайн байсан нүдэн л инжил гэхэд мууцсан явчих магадaltaй байхгүй. Тэгэхээр жил алганыг үзүүлээд тэгээд асуултны хүлээ. Тийм тэгээд хараа муудсан байвал шилээ тохиолж аавна. Тэгээд байнга зүүх хэрэгтэй гэдэг. Би одоо байнга зүдгүйсэн байхгүй юу. Тэгээл миний хараа ер нь муудсан л бүр хасах 5 хүртлээ миний хараа муудсан л да. Тийм. Тий. Байнгын зөөхгүй байгаа үедээ одоо шил зөөхгүй байгаа үедээ маш их бүрсгэр харна штэ. Тэгэхээр өөрийн мэдлгүй нөгөө өөрт захирагдахгүйгээр нүдний булчингууд тод харахын тулд өдөрч ингээ агшаад спазм хийгээд идэг. Тэгэхээр одоо ингээл хүмүүс фитнест очиод дасгал хийгээл булчингаа томруулдаг шиг нүдний дасгалт булчин ингээ тод харахын тулд өдөрч ингээ агшаад байна гэсэн. Тэгэхээр нүдэнд нөгөө өсөлт явуулж байгаа хүүхдийн тэр булчин ингэж байнгын агшснараа илүү нөгөө хурдан муудах нэг үндсэн шалтгаан болдог. Нүдний суналт нь хурдан явагдаад. Тэгэхээр шил зөөхгүй байгаа хүүхдүүд зүүж байгаа хүүхдүүд ингээ харьцуулаад судлахаар зүүхгүй байгаа хүүхдүүдийнх нь илүү хурдан мууддаг нь ер нь батлагдсан байдаг. Тэгэхээр ер нь л нэг сонголт байгаа юу вэ гэхээр насанд хүрэх хүртэл нь тохирсон одоо шилийг нь зүлгэх гэдэг зүйл ярих уу энэ. Тий. Одоо тэгэхээр нөгөө хүсвэл 18 хүрээл тэглүүлэх боломжтой болох нь шүү дээ хамгийн багадаа. Тэгэхээр тэр хүртэл бол тохирсон шил болон контакт линзэл зүүхээс өөр сонголт байхгүй. Энэ бол хугарлын гажиг гэдэг зүйл бол өвчин биш байхгүй юу? Одоо нүдний өвчин гэсэн хэсэг байна. Хугарлын гажиг бол яг нүдний өвчин гэсэн хэсэгтээ ордоггүй. Нүднийх нь хэлбэр нь яг хэвийн хэмжээс арай өөр жижиг, нүд нь арай жижиг гэвтэр эсвэл арай том, эсвэл зовонд хэлбэртэй юм байна гэсэн. Тэгэхээр тэрийг бид нар им уулгаад ч юм уу мессаж хийгээ шууд тод хардаг болгочих боломжгүй. Шил юм уу контакт линзэл байнгын зүүж тод харах нь аягүй чухал. Контакт линз би бас зүүдэг байсан. Нөгөө зарим хүүхдүүдэд нөгөө шил зогтгүй ч юм уу эсвэл нөгөө шилнээсээ жоохон нөгөө ичээд идэх ч гэдэм үү тий нэг тийм тасаагүй сураагүй миний жоохон алдаа л да. Тэгээд явж итл хараа маань нэг мэдсэн чинь л хасах 2.5 нэг мэдсэн чинь л 3 4 гэл тэгээд би их контакт линз тухайн үед гараад ирсэн байсан л да. Тэгээд контакт линз зүүж исэн. Тэгээд тэр нь бас харааг юу вэ? Одоо нөгөө бид нар чинь ингээл хараагаа яг ингээл нэг хэмжээнд нь барих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр контакт линз тийм байлгахад туслах уу? Одоо нэг хэмжээнд нь байлгахад хараагаа тогтооход.
ерөнхийдөө нөгөө нэг сая ярьсанчлан тэр хурдан муудаад байгаа шалтгаан нь өсөлттэй холбоотой, дээрээс нөгөө хитрхи удаан ойр юм харж байгаас болоод бас муудаад байгаа шүү дээ. Тэгтээ таарсан шил болон контакт линзээ зүүж байгаа хүүхдүүдийнх огт зүүхгүй байгаа хүүхдийнхээ бодвол арай доктортой. Гэхдээ тэгээд яг таарснараа зүүлээгээд огт муудахгүй гэсэн баталгаа бол байхгүй. Тэгээд тийм аав ээждийн дунд айгүй буруу ойлголт их байдаг. Би ингээ хар багасаа шил зүүсэн, зүгээл байгаа мөртлөл муудаадсан улмал шил зүгээд харуулan муудаад идэм лээ гэ буруу яриад байдаг байхгүй. Шил зүүснээсээ болоод улам муудаагүй тэр ерөнхийдөө үндсэн гол шалтгаан тэр хитрхи удаан ойр юм харснаас болж муудаж байгаа болохоос бас өсөлттэйгээ холбоотойгоор тэрнээс шил болон линзээ зүүсээр хагаад тэрнээс улам муудаад байгаа биш байхгүй юу. За тэгтээ шил байнга зүүдэг. Одоо ерөнхийдөө тэр хурдан маш огцом хурдан муудаж байгаа гэдэг нь жилд одоо жишээ нь хасах шил зүүдэг хүүхдийн хувьд 0.75-аас дээш хэмжээгээр муудаж ивэл ер нь хитрхи хурдцтай муудаж гин гэж үзнэ. За тэгээд тэрнээс дээш хэмжээгээр ингэж муудаад байгаа хүүхдүүдэд хит хурдан муудахаас нь сэргэлс арга хэмжээнүүд бас одоо нэлээд байдаг болсон. За жишээ нь тусгай зориултын тийм одоо бидний өдөр тутамдаа зүүдэг single vision буюу зөв нэг хараатай шил биш олон хараат буюу одоо myopia control гэдэг юм хурдан муудахтай амжираад байгаагийн саарамжуулдаг арай өөр төрлийн шил байгаа. За эсвэл ortho-K гэдэг контакт линз байдаг. Тэр линз нь болохоор орой шүн унтахтаа л зүүн. Шүн унтахтаа зүгээд өглөө бусад линзээ авчин тэнгууд өдрийн турш ямар ч шил линз өгөхгүйгээр тод харна. Тэгээд тэр линзний давуу тал нь одоо тийм хурдан даймжираад байгаа хасах шил зүгээр байгаа хүүхдүүдийн даймжирлын бусад энгийн линз болон шилийг бодвол илүү сайн бариад хурдан муудахаас нь сэргэлээд иж чадчихна гэсэн судалгаа байдаг. За тэгээ бас сул процентын атропины тусаалга гэж байдаг. Маш сул проценттэй. Тэр тусаалгыг орой бүр тусаадаг. Эмчийн зааврын дагуу. Тэгэхээр тэр тусаалгыг тусааж байгаа хүүхдүүдийн үед бас тэгж хит хурдан муудах нь бас сарамжаад ирдэг. Тэгэхээр яг эмчтэйгээ зөвлөж байгаад аль тохиромжтой аргаа сонгоно. Тийм байна. Ямар гоё болцсон юм бэ тийм ээ. Гэтэ одоо нөгөө харааны хувьд болохоор одоо бид нэр ингээд муудаж байгаа мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд нөө яг ийм ингээд ямар нэгэн шил зүөх контакт линз зүөх төр гэл ба шүү дээ. Ер нь бол таны хувьд одоо ингээд зөвлөхөр одоо би өөрийнхөө харааг ингээд барьж хадгалж үлдэхийн тулд дасгалч гэдэг юм уу тийм нүдний дасгал гэж байдгүй. Дасгалууд хийж яхад бол ер нь тийм гэхдээ хамгийн гол юу тэр одоо жишээ нь айгүй өндөр удамд нь маш өндөр хасах шил зүүдэг хүмүүс байсан бол хүүхдийн тийм болох магадлал өндөртэй генээс их хамаарж байгаа. Тэгтэл ерөөхдөө дасгал хийж яхад бол мэдээж бүр хурднаас юу хэн нүдийн чихэн багсан, завир багстай байна. Дээрээс нь маш хурдан муудахаас сэргийлэх талтай гэж үздэг. Нүдний дасгал нүд одоо ингээ хуурайшснаас болоод тийм бас хараа мууддгаа гэж ярьдаг. Энэ хэр үнэн ойлголт вэ? За дээр нь хүмүүс нөгөө нулимс гэж тусаадаг тийм. Энийг бас өдөрт 7-8-ууд нэг тусаахтаа 7-8 тусалж байна уу тусаах хэрэгтэй гэд тэр бас нэг юм ойлголтууд яваад идэг л да. Тэгэхээр яг одоо бас нүдний хараа зүүн бас нүдний эмч ороод ирсэн дээр энийг бас тодруулмаар санагдлаа л да. Нүдний хуурайшилт бол Монголын нөхцөлд айгүй илбэг. Одоо ийм хуурай амьсгалтай болохоор ерөөсө том жижиггүй бүх хүний л нүд хоригч явж яадаг. За тэгээ тэрийн зарим хүмүүс айгүй мэдэр нүд нь бүр ингээл аргаал нүдэн анимаар санагдаа зохин хүндрээд бүр ингээд нүдэн дотор юм орсон юм шиг гэл те. Тэгтэл зарим хүмүүс амар хуурай байгаа мөрчтэй тэр нь өөртөө нэг тэгж мэдрэгдэхгүй яваад байдаг. Тэгтэл ерөн толгой дараалал нь л хуурайшилтай байж яадаг. Тэгэхээр тэгж маш их харахыг хуурайшилтай олон жилээр явснараа хараанд нөлөөлж болно. Тийм. Тэр эвэрлэг бүрхүүлж өөрөө тэжээлийн алдагдалд орно. Тэгээ хараанд явандаа бүр хараанд хүртэл сургаар нөлөөлдөг. Тэгэхээр онцлуулаад шаардлагатай яг зөв хэмнэлэлмсээ тусах хэрэгтэй. Дотроос аягүй олон янз байгаа. Тэгэхээр жишээ нь удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед бол нөөшлөгч бодисгүй яг цэвэр хэмнэлэлмс тусахгүй бол жишээ нь нүдний улаалт арилгаа нь нүдний өнгийг сэргээн гэсэн байвал ер нь тэр чин дотроо судас агшаагч бэлтмэлтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тиймийг удаан хугацаар тусааж юусоо болохгүй. Ингээд нүдний чин жижигэн капилляр судсууд байнга нарийн байгаа дахаар чин нүд тэжээлийн алдагдалд орж эхлэх байхгүй. Тэгэхээр яг цэвэр хэмнэлэлмсээ тусаана. Тэгээ нэг удаа тусаахтаа нэгээс хоёр л тусал. Тэгээ 6-7 тусал тусахаар зүгээр урсаал гарчин нэмэргүй. Тэгтээ ойрхон. Юуныхаа хэмнэлэлмс биш нулимсныхаа биш хуурайшлахын зэргээс хамаарат ер нь 2-3 цаг тутамдаа л тусаана. Би нэг хараа тэглүүлэх гэж байгааг ярьсан шүү дээ. Тэгээ хараагаа тэглүүлэхээр ингээд насан туршдаа ингээд ер нь тэг болох уу? Тэгээд тэр үүнээс гадна энд яг сөрөг дагуур байвал тэр ер нь бас ажил байл та. Тэгээд нөгөө түрүүний хэлсэнчлэн одоо
тэглүүлэг очихоор чинь ингээд маш нарийн шинжилгээнүүд аваад за танд тэдэн хувийн амжилттай болно. Одоо та шилээ яг тохирсон шилээ сайн байнга зүүдэг, тэр залхуунууд лезайн тэр үүсчээгүй, шилээ зүгээр яг сайхан 100% харж байгаа бол лазер хаалгаа сайхан амжилттай болоод 100% ямар ч хэлгүүгээр 100% хардаг болно гэсэн. Тэгэхдээ тэр нь ямар хугацаанд яаж барих вэ гэдгийг ерөнхийдөө яг бүр ингээд шууд тэд амлалт өгөх боломжгүй. Тухайн хүний биеийн одоо өөрийнх нь ачаал одоо хийлгэснийхаа дараа байнгын ойр юм ихэд их ачаалтайгаар хардаг. За нүдний хуурайшил, за ерөнхий биеийн бусад одоо цус багталт ч юм уу, тархины судасны найрсал гэл өөр өөрчлөлтүүд бас хараанд нөлөөлдөг өөрчлөлтүүд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүдээс болоод ч юм уу хараанд буцаад дараа нь хэсэг хугацааны дараа муудахыг үгүйсэхгүй. Тэгвэл ер нь бол нэлээд олон жилээр буюу одоо жишээ нь 20 настайдаа маш сайхан амжилттай болсон бол 45 50 нас хүртэл ямар ч хэлгүй авах бүрэн боломжтой байдаг. Тэр хүрээд бол 45-аас дээш наснд нөгөө өссөн өсөөгүй биологийнхаа югаар бүх хүний ойрын хараа мууддаг штэ тий. Тэр ойрын хараа бол муудаад явандаа ойр дэшил зүүдэг болно 45-аас дээш наснда. Хол бол тэгэл дор хаяж 45 хүртэл ямар ч хэлгүйгээр явах боломжтой гэсэн. Тийм би чинь бас 2023 настайдаа тэглүүлж ирсэн хараагаа. Тэгээд одоо гэр нь бол миний хараа зүг зүгээр идэх юм аа. Бараг одоо 10 жил болох ч юм уу да. Тийм тэгээд 3 хүүхэд гаргасан, өөрөөрөө төрсөн. Тэгээд зарим хүмүүсийн дунд яг нөгөө төрхөөр их хараа мууддаг гэж ярьдаг юм байлээ. Тэгээд миний хувьд бол одоо ямар ч үсэн үзүүлэхээр бол их зүгээрээ асуудалгүй байна л гэдэм байлээ. Тийм маш амжилттай болж байгаа юм одоо сүүлийн үед улмал сайжраад байгаа. Нэг ийм тохиолдол байсан. Нэг жоохон муу нойртой яваад исэн чинь нэг ийм хараа бүрэлцээдсэн байхгүй юу. Тэгээд яг нөгөө хараагаа тэглүүлээд үтсэн чинь чи дутуу нойртой хонсноо гэдээ яг тэр хараа зүү чинь надаас сууж исэн. Ер нь яг хараагаа шалгуулахдаа бас тэр нөлөөлдөг болов. Буруу гарахад бас ямар зүйлүүд нөлөөлдөг юм болоо. Яг нойр дутуу хансан байлаа гэхэд нүдний булчингууд бүр агшсан байх магадaltaй байхгүй. Тийм болохоор тэр бол хараанд нөлөөлнө. Тэгээд тэрийг бол яг дуршлагтай амчнаар хараа зүүчнэр бол мэдэх учраас яг тухайн үед нь тэгж мэдрэгдчихээ бол за амарч байгаа дараа дахиж үзье гэдэг гэсэн үг. Тэгээд түрүү нөгөө ийм анатоми физиологи мэддэг анагаахын мэрэгчлэлтэй хүнд л очиж хараа шалгуулна гэж зөвлөд байгаа ш. Тэр чинь л яг энэ байхгүй. Одоо жишээ нь хүүхдэд бол хурамч хараа муудалт гэж байдаг. Ялангуяа ачаал ихтэй ойрын маш удаан хараад ханц үздэг хүүхдүүдийн хараа их амархан муудаг жишээ нь ойрын аягүй удаан хардаг. Тэдний чинь ингээд маш удаан ойрын юм харахын тулд бид нар аккомодац буюу нүдний булчингаа ингээд заавал агшааж ийн ойрын зандагаа зүйлийг энэ аавсаг байна гэж хардаг байхгүй. Тэгэхээр тэр булчин өдөржин ингээд агшчихаар заримдаа тэр булчин буцаад ингээд холын марахад буцаад сулрах хэрэгтэй байхгүй. Тэгтэл хит удаан ойрын юм хараад ахаар булчин ингээд агшаад тэр чигээр гацчихдаг. Тэгвэл ингээ холын марахаар бүрсийгээ сайн харагдахгүй байна. Тэнгүүд холын хараа муудчлаа гэд ирдэг. Тэгээд нөгөө автоматар компьютер дээр хараа шалгана гэж яриад байдаг шүү дээ. Тэр компьютер дээр нөө хараагийн шалгангууд хасах шил зүхэр юм шиг гараад ирнэ. Эсвэл тэр хүүхд нэмэх шил зүхэр нэмэх дөрөв ч юм уу тийм шил зүхрээсэн бол нэмэх нэг ч юм ингээ хамаагүй багаар гараад ирнэ. Хасах тал руугаа илүү хүчтэй шил зүхэр гараад ирнэ. За тэгээд хараагийн шалгахаар шилээрээ нэг олигтой тодорч өгөхгүй, шилээ хүлээж авахгүй ингээд яг мэдэгддэг туршлагатай амч бол мэднэ. Тэгтэл мэрэгжлийн биш эмч ажилтгүй газар очиад үзүүлэнгүүд нөгөө хасах шилээ компьютер дээр зөвхөр гараад ирэнгүүт тэрийг нөхөр нэг баг зэрэг тодроод байгаа юм шиг хүүхдүүдийн ялангуяа нөгөө тасан зогсогч дараа аюул сайтай болохоор өөрөө нөгөө ямар ч хэл зөвхөргүй хүүхд байсан ч хасах нэг зүгээд энэ тодорч ийн нөхөр тэрэндээ шууд ингээд зогсож хараад болж ин тодорч ин гэдэг. Тэгээд тийм таараагүй шилжүүлгээ явуулчих магадлал өндөртэй байгаа гэдэг. За тэгэхээр тийм булчин жишээ нь агчлалттай байвал булчин сулруулах юм засаагаад булчингийн намрааж аваад үзэхээр шилний хэмжээ нь илүү наривчлалтай зөв гарч ирнэ. Одоо ер нь хүүхдүүдийн нүд хэрвэн та бол 2004 оноос хойш гэдэг чинь одоо 20 гаруй жил яг энэ салбарт ажиллаж байна. Тэгээд тухайн үеийн хүүхдүүд бас ондоо исэн баг. Одоо бол бас нэг ондоо байна уу? Ер нь зөрүүтэй талууд ажиглагдаж байна уу? Яг сая таны хэлдгээр бол нэрээ хятадд ингээл сурж байхад бол бүх хүмүүсийн шилтэй ерөөсөө шилгүй хүн нь бараг хідвэ гэж тоолох нь бараг илүү үр дүнтэй байх гэдэг шиг тийм маш олон шилтэй. Тэгэхээр Монгол улсад Монгол одоо хүүхдүүдийн дунд яг энэ хараа муудалт хэр байгаа юм шиг ажиглагдаж байна вэ? 90 жилээс жилд ихсэж илэн улмал. Одоо ингээл хараачлуулах гал манайх бол бүх насны хүмүүс ирдэг учраас 35-аас дээш насныхан бол их хөвчлэн холын хараа нь маш сайн байдаг. Тэр дан ингээд гадаа тоглож өссөн хүүхдүүд байдаг байхгүй тий. Тэгэхээр орчин үеийн хүүхдүүд бол жилээс жилд хараа муутай хүүхдүүдийн тоо ихсэж шил зүг тэр тусмаа юм хасах шил зүхэр хүүхдүүдийн тоо тэр хасах шил зүхэр гэдэг нь бол хит удаа ойр юм харснаас болж үүсэж байгаа юм дэлбэр байхгүй. Тэрнээс нөгөө нэмэх шил зүхэр эсвэл цилиндртэй шил зүхэр байна гэдэг бол голдуу удамшлих байдаг. Нүдний хэлбэрээс амарч байгаа. Тэгэхээр хасах шил зүхэр буюу миопия гэсэн онцтой хүүхдүүдийн тоо улмал ихсээд насан ч залууж байгаа юм.
Тэгэхээр яах ёстой вэ таны хувьд? Одоо нэг ийм хөвшмөл ойлголтууд идэг штэ. Луу идгээл бидний үед ч маш тэгдэг. Эсвэл ингээл холын юм хар, уул сайн хар гэдэг ч юм уу. Тэр байшингийн орой дээр юу байна? Тэнцээ ямар мод байна гэл нөө аав ээж нар их тэгдэг байсан. Тэгэхээр тэр хөвшмөл ойлголтууд зөв байсан уу? Одоо тэр луу гэдэг ч юм уу холын юм харах нь хэр үр дүнтэй гэдэм болоо юм чи? Тэгэхээр ерөөсөө түрүүн ярьсанчлан хасах шил зүхэр болоо тэрнийх нь хэмжээ нь улмал ингээл хурдан нэмэгдээл хараа муудаад байгаагийн үндсэн шалтгаан нь бол хит удаан ойр юм харж байгаагаас болж байгаа гэж байна. Тэгэхээр ер нь одоо жишээ нь утас харахт нь нэг утас дэлгэцийн 100% хамгаалттай шил гээд 0-оор хараа сайн өгтчихсэн 0-оор ингээд зөвлөгчаад за ингээд хамгаалчлаа гэд үзчихвэл буруу болчихж байгаа байхгүй юу. Тэр дэлгэцнээс ингээд цэцэрж байгаа хурц туяануудыг хамгаалаад яг нь нүдэн дараа ээлтэй болгож байгаа ч гэсэн хит удаан ойрын зайнаас харж байгаа нь л ерөөсөө гол асуудал байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ерөөсөө л одоо нөгөө бид нар бол өсөхдөө гадаа заавал өдөр болгоно л гадаа тоглодог гэсэн шүү дээ өгүүлж гисэн. Тэгэхээр гадаа гарч тоглох нь л ерөөсөө хамгийн чухал гэж үзээд байгаа. Байгалийн гэрэлт өдөрт ядаж 2 цаг гадаа гардаг хүүхдүүдийн хараа модох нь хамаагүй байгааг маш олон судалгаануудаар баталсан байдаг. За тэгээд түрүүний нөгөө хөвшмөл ойлголтууд уг нь бол зөв л дөө. Одоо тэр холын юм харж явах нь хараан цайн уу гэхээр яг л зөв байна. Тэгэхээр өдөрт одоо хичээл яалтчгүй даалгавар хичээлээ хийхээс аргагүй ингээд 40 минут хийгээд төр заавал завсрал нь 40 минут дээдлийн лимит нь 40 минут. 40 минут хийчихэд хол руу хараад нүдээ хөдөлгөөд нөгөө түрүүний ярьсан тасгалыг хийгээд нүдээ амраах нь байна. За тэгээд дэлгэц зарахтаа ч гэсэн хамгийн дээд нь 40 минут л хараад тэгэл дүр завсрал тэр хоорондоо хол руу харж ижил нүдээ амархна. Тэрнээс за одоо амарна гингүүтээ буцаад ном унших ч юм уу зураг зурах тийм юм хийхээр ойр юм харчиж байгаа учраас нүд ерөөсөө амархгүй байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л сэрүүн байгаа бүх цагтаа л ойр юм хараад байгаа байхгүй. Одоо орч үе том жижиггүй л тэрэн дээр л анхаарна. Тэрнээс одоо бид нар нэг хил луван идэж чадахгүй тэр юунууд бол нэг чухал зөв эрүүл зөв хоолт мэдээж чухал л да. Тэгтээ хамгийн гол нь тэр зөв суух нүдээ ойр юм харахаа цаг нартай байлгах. Нэрэл одоо ястай яг энэ нөгөө байшингаас байшингийн хооронд гэдэг шиг те юмнууд яг нүдний өмнө ил болчлоо л да. Тэгээд хүн болгон л ерөнхийдөө утсаа хараад ерөөсө хажуудаа барьсан машиндаа ч барьсан явж явах шиг те ингээл байшингаас байшингийн хооронд ерөөсө ийм нэг холын юм харыг гисэн ч нэг жоохон хотоос гарч ижил бараг харахаар болчоод энэ удаач гэж бодох шиг. Аха. Тэгэхээр ер нь бас хүүхдүүдээс гадна нас бийт хүрсэн хүмүүсийн бас нүдэнд гарч байгаа түгээмэл асуудлууд бас юу байгаа бол за тэгэхээр юунд болохоор харьцангуй нөгөө түрүүн хэлсэнчлэн 35-аас дээш насныхан бол холын хараа мараа муухан арай гайг байдаг. Ер нь орсон орчинтойгоо зөв хөвшилтэйг холбоотой багтаа тэгж их олон цагаар орим хар судахгүй байсантай холбоотойгоор. За тэгэхээр юунд болохоор хуурай шилтүүл аягүй элбэг байдаг. За тэгээд нэг анхааруулжтай юм нь бол 40-оос дээш наснд ерөөсө хүн болгон л заавал ямар ч өртөн завиргүй байсан ч гэсэн жилд нэг удаа нүдний эмчит үзүүлээд нүдний даралтаа үзүүлэх хэрэгтэй байдаг байхгүй. Нүдний даралт бол гол нь цаагаар нүдэн дотроо ингээд даралт нь ихсээд амарчлаа өөрт нь ямар ч завир мэдэгддэггүй. Хараан зүгээр агаад байдаг. Одоо бүрлцэж ярьж мэддэхгүй. Тэгээд хүмүүс нүд нь улаачаар нүдний даралт ихсчлээ гэж ойлгоод байдаг шүү. Тэгж нүд ч улаахгүй ямар ч завир мэддэхгүй. Тэгээд цаагаараа харааны даралт нь биш нүдний даралт ихсээ харааны мэдрэлийн мод гаваад байдаг. Тэгээд бүр завир гарсан үед нь буюу одоо нүд бүрсийгээд юм хумсаа харахаа болоод тэр үед нь очиж уншлуулвал хэдийн оройтоод арга хэмжээ аваад ч нэмэргүй хараан сэрхээргүй болцсон байдаг байхгүй. Тэгэхээр нүдний даралт ихсэж гин үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэг тамрагдчихэж л мэдэх боломжтой. Ерөнхийдөө дээш насанд жилд нэг удаа заавал үзүүлнэ. Аха, шил зүгээд ерөнхий харах боломжтой тийм. Гэхдээ үнэхээр одоо нүдний даралт нь ихсээд хараа нь бүрсийсэн тохиолдолд аха, нүдний даралт ихсэж олон жил ингэж онцлогдохгүй, эмчилгээ авахгүй явчих юм бол хамгийн гол нь харааны мэдрэлээ ингээ ажиллагаагүй болгоод хүлээд идэг гэсэн үг. Тэгээд захын хараа гэдэг юм нь хумигдаад байдаг. Тэгэхээр яг ингээ төвийн хараа нь бол сайнараа байдаг. Бид нар одоо очиод ингээ үснэг тэр тоо уншаад ингээд шалгуулад байгаа тэр чинь төвийн хараа аахгүй юу. Тэр төвийн хараа нь сайнаар агаад гэдэг учраас анзаардаг байхгүй. Тэгээд захын хараа гэдэг чинь маш чухал. Одоо чинь бид нар машин барихад ингээд эгцхэн урагш харж байгаа мөртлөөс хажуугаас ирж байгааг харж байгаа. Тэр нь ингээд хумигцаар агаад бүр юм нөхөр харж байгаа юм шиг хардаг болчихдог. Тэгэхээр тэрийг хожуу онцлол тэр алдсан хэсгийг буцаад сэргээх боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр эртхэн онцлох нь л айгуу чухал. Эрт онцлох юм бол эмийн эмчилгээ хийгээл байнгын эмээ тусаана. Зөв энэ их чухал мэдээлэл. Тэгэхээр 40-оос дээш тийм ер нь 40-оос дээш. Тэгээд хэрвээ удам байдаг бол удамших гэдэг учраас аав ээж өвөө эмээ нүдний даралттай байсан бол эртхэн үзүүлнэ.
Болор цайх гэл нөгөө болор солиулах гэдэг ойлголт явдаг. Тэгээ энэ бас юунаас болж үүсдэг хэдээс хэдэн насныхан дунд байна. Тэгээд манай эмээ бас болороо солиулж исэн юм а. Болор солиулсны дараа бас ямар одоо гам барьдаг энэ талаараас жоохон мэдээлэл авмаар санагдлаа. Болор цайх өвчин нь бол ихэвчлэн нөгөө хөшрөлтийн шалтгаанд буюу одоо бидний өсөнд буурал үүсдэг шиг л процесс ахгүй явандаа нөгөө нас явах тусам болор гэдэг төв тунгалаг байх хэрэгтэй хэрэгтэй манд голоосаа ингээд мөхлөг нь хатуураад өнгөн булан гартаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө тод харж чадхаа болчоор тэрийг бол ерөөсөө гол эмчилгээ нь мис засал. Тэрийг буцаагаад тунгалаг болгодог юм одоогоор шинжлэх ухаанд байхгүй. Тэгэхээр хамгийн гоё төгс эмчилгээ нь бол мис засал. Тэгээ Монголд бол маш сайн хийдэг. Яг дэлхийн түвшинд хийдэг. За тэгээд үндсэн шалтгааны мөхшрөлтийн шалтгаанд ч гэсэн эсвэл гэмтлийн гаралтай эсвэл одоо өрөвсөлт одоо соц бүрхүүлийн өрөвсөл энэ төр янз бүрийн өрөвслэр олон удаа өвдөж орсноос болж бас хоёр дахь хүндрэлээр нүдний болор цайх тохиолдол байдаг. За тэгээд мис заслыг бол Монголд маш сайн хийдэг. Мис заслын дараа ер нь бол бас сайн харнаа. Энэ болор цайх нь ер нь бас нүдний хараанд нөлөөлдөг л ах тий. Болор нь цайгаад одоо ингээл нэг манан хүмүүс бол цонхны шилэн цамцсан цонхны шилийн цаанаас харж байгаа юм шиг гэж тайлбар хэлдэг байхгүй. Ингээл байнгын юм бүрсгэр хараад байна гэсэн үг. Тэгээд тэр нэгэнд нөгөө тув тунгалаг байх хэвээр болор гэдэг зүйл чинь хүүхэн харааны цаана байгаа байхгүй юу. Тэгээд тув тунгалаг байх хэвээр маань ингээд цонхны шил цамцсан юм шиг болцсон байгаа юм чинь наан шил зүгээ тодорхгүй. Тэр лүү гэрэл нэвтэрж орохгүй юм чаа. Тэгэхээр тэрийг бол ингээл мис засал хийгээд гой тунгалаг болор тавьчихаар хэрвээ цаана өөр давхар өөрчлөлт байхгүй торлог бусад хэсэн зөв зүгээр ирүүл бол гэлцэл сайхан харна. Маш хүнд тийм. Тэгвэл Монголын маань бас эмчнэр мундаг шүү нэрээ. Одоо тэгээд нэг юм байна. Залуучууд ингээд миний нүд бол гайгүй хардгаа гэл ингээл яваад байдаг. Тэгээд ингэж явж байгаад орой нөгөө машин барихтаа бүр харах айгүй муу хараад байна гэл нөө дугаар муугаар хардгуу ч юм эсвэл нөө машины гэрэлд ингээд ойгоод юм айгүй муу хардаг. Нөгөөтэйгөр зарим жолоочод ингээд холын гэрлээ тавьсан байгаа үед нүд нь маш их ингэж гэлбдэг ч юм уу тий. Орой машин барихад айгүй асуудалтай байна. Бусад үеэр гайгүй байна гэдэг хүмүүс байдаг байхгүй. Тэр одоо юм чи ямар учиртай бол тэр хүмүүст бас ямар зөвлөмжийг өгдөг вэ? Ер нь бол ямар ч хэвийн хараатай хүн ч гэсэн мэдээж юм гэрэлтэй орчин зай харна, бүрхийн орчинд муу харна тий. Тэгэхээр гэрэлтүүлгээс айгүй чухал учраас ингээ оройн цагаар болохоор ер нь жоохон харагдах, үзэгдэх орчин хязгаарлагдахаар муу харж эхэлнэ. Тэгвэл тэрнээс гадна бас шүний миоп гэж байдаг. Шүн болонгууд бүрхийн орчинд бүр яг өдөр сайн маш хангалттай сайн 100% харж байгаа шилээр шүн болохоор сайн харахгүй. Тэгэхээр яг тийм шүний миоп гэж онцлогдох юм бол одоо өдрийн зүүж байгаас нарай өөр оройн цагаар бүрхийн орчин зүг шилийг арай өөр хараатахаар тохируулж өгдөг. Тэрийг бас яг эмч онцлно. За тэгээд угаасаа юм хасах шил ер нь цилиндртэй шил энэ төр зүхээр байгаа хүмүүс нь илүү галбамтгай одоо гэрэл ингээс харин харагддаг учраас илүү галбамтгай байдаг байхгүй. Тэгэхээр яг тохирсон шилээ зүүчүүл тэр машин байхад бүр их галаагаад байгаа асуудал руу шийдэгдэж байна. Тэгвэл одоо ингээл өдөр зүгээрээ гэл нүдэ анилгаал орой олонгууд бүр харахгүй байна гэл явдаг хүн бол ерөөсөө л нүдний хараа муу байгаа л гэсэн үг юм байна. Тэгээ орой болохоор мэдээж үзэгдэх орчиг хязгаарлагдж байгаа учраас тэр нь бүр нөлөөлж байгаа л гэж тэрийг бүр мэдрээ. Тэг өдөр нэм гэрэлтэй орчинд болохоор хүчилсхийгээ хараад нэгэн болж байгаа юм шиг байгаа. Тэгтэл тэр яг үзвэл хангалттай арахгүй л байгаа гэсэн. За тэгээд бидний ерөөхдөө нөө ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд бит хоёрын магадгүй асуугаагүй таны бас хэлмээр байгаа зүйл байвал та хэлж болно юм чи. За тэгэхээр хүүхдүүд маань энэ суралцах чадвар өөртөө итгэх итгэлд нь хүртэл харааны нөлөөлдөг учраас хүүхдүүдийнхээ харааг одоо 3 нас хүрэхээс өмнө хараагийн үзүүлнэ. Тэгээд жилд нэг үзэж хэрвээ хараан сайн гарвал жилд нэг удаа үзүүлж хэвших нь аюулгүй чухал. Тэр үл яг аав ээж үүрэг хариуцлага байхгүй хүүхд өөрөө муу харж байгаа хэлж мэдэхгүй. Тэр тусмаа нөгөө төрөлхийн хараа мотоо хүүхдвэл төрсэн цагаасаа л процесс юм харс учраас миний хараал муу агаад ах шиг байна да гэж хэзээ хэлэхгүй байхгүй. Тэгэхээр ээж аав нар хүүхдүүдээ нүдний эмч дагуулж харааг үзүүлж яхах нэг чухал. Тэрийг л хэлмээр байна. Тэр маш чухал бас мессеж шүү. Би одоо жишээ нь яг одоо нөгөө хүүхдүүдээ нүдийг нь юусаа харуулж байгаагүй мэлээ. Тэгээд бидэнтэй өнөөдөр маш одоо хэрэгтэй мэдээллийг өгсөн нүдний их эмч мэрэгжлийн хараа зурж гэрэл танд маш их баярлалаа. Ямар гоё нэртэй бэ нэрээ мэрэгчлээ холбоотой. Тэгээд таны ирээдүйн ажил ус, амьдрал, эрүүл мэнд бүх зүйлд нь сайн сайхан мөхнө хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа.